Баянгар хөгжлийн төлөө сангаас үндэсний өвхийн өсвөрийнхний дунд ирээдүйн авраг уран барилдааны тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Монгол үндэсний өвхийн барилдааны өсвөрийн хүүхэд багчуудад сурчлан таниулах, бүхий спортоор хичээл ихсдийн тоог нэмэгдүүлэх, бие биедрийн өвдөгч хүмүүжлэлтэй эргэн болгон төлөвшүүлэх зорилготой уг тэмцээнийг Баянгар хөгжлийн төлөө сангийн тэргуунд аваагийн мөнх эрдэнэж үг хэллээ. Баянгар хөгжлийн төлөө сангийн нэрмжит ирээдүйн авраг өсвөрийн үндэсний өвхийн барилдаанд 5 насны ангилаар 500 гаруй хүүхэд оролцож 6-аас 7 насны ангилалд Баянлаг сумын яриат хаш эрдэнэ төрүүлж Бендер спортын газрын бүх төгс ирээдүй үзүүрлээ. Шүүгэндрүүт Баазгаан сумын яриат улс бол Баяндөр сумын яриат Бямжуунаар шалгарсан бол 8-9 насны ангилалд анх хоёр төрүүлж хаш маргаад үзүүрлэн Бямбаяр Шарвсинг нар төрөвтүүлжээ. 10-аас 11 насны ангилалд Бөмбөр сумын Мөнгөн Эрдэнэ, 12-оос 13 наснд Бэлгүүн, 14-өөс 15 наснд Богд сумын Тамир нар төрүүлсэн бол Баяндөр сумын Өрнөх бол Бомцогт Бомбаяр нар үзүүрлсэн байна. Харин шүүгэндрүүт Бадрууган, Ами Эрдэнэ Баасандорч, Амуудай, Бэлгүүн далаа Батсяа нар насныхаа ангилалд шалгарч Баянгар хөгжлийн төлөө сангийн тэргүүн даваагийн мөнх эрдэнээс шагналаа гард авсан байна. Намайг Мягмарсүрэнгийн Бэлгүүн гэдэг би өмнө нь үндэсний өвхийн улсын аваргаас хүрэл медаль авч ирсэн. Тэгээд аймгаас 2-3 алтан медаль авчихсан. Намайг Өчүүрсөхийн мөнгийн гэдэг би 11 настай. Өмнө би 3 мөнгө авч 1 алт авч ирсэн. Намайг Согтгоогийн анх хоёр гэдэг би 8 настай барилдсан. 8-аас 9 наснд барилдсан. Өмнө нь би 2017 оноос барилдаж эхэлсэн. Тэгээд би Согошог сургууль. За ингээд өнөөдөр Баянгар аймагт маань Баянгар хөгжлийн төлөө сан аймгийн Бендер спортын газар хамтран өсвөрийн үндэсний өвхийн ирээдүйн авраг барилдааныг амжилттай зохион байгууллаа. Барилдаанд маань 5 насны ангиллаар 200 гаруй хүүхдүүд оролцож ийм сайхан арга хэмжээ болж өндөрлөө байна. Энэ хүү арга хэмжээг хамтран зохион байгуулж манай Бендер спортын газар хамтран зохион байгуулсан Баянгар аймгийн хөгжлийн төлөө сангийнхаа хамт олонд бас баярлалаа гэж хэлье.